Үнэхээр одоо бахархах, баярлах сэтгэл бялхаж байна. Монгол улс олон улсын хэмжээнд стандартад нийцсэн. Тэгээд үнэн бодиттой өөрийнхөө түүх уламжлалыг нийтэд түгээж, дэлгэрүүлж, батлаж, үзүүлж чадах ийм сайхан төвтэй болсон. Их баяртай байна. Тэгээд энэ ажлыг санаачлаж, энэ ажлыг ажил хэрэг болгож, энэ ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон бүх хүмүүсүүдэд эрдэмтэн мэрэгдэд энэ ажлыг зохион байгуулсан хүмүүстээ бүгдэд нь одоо баярлалаа л гэж хэлье. Баярлахаас гарахгүй та бүхний минь хийж бүтээсэн энэ зүйл зөвхөн энэ цаг үедээ биш, үеийн үе, ургийн урагт маш их тань мэдхэн ажил хөдөлтөй төдийгүй бодож санаж ухаарч сэхээрхэд их том ажил боллоо гэж иргэний хувьд төдийгүй уран бүтээлчийн хувьд талархаж байгаагаа хэлхийг хүсэж байна. Энэ музей ингэж байгуулагдсанараа Монгол улс Чингис хаан дэлхийн түүхэнд ямар зүйлийг хийж бүтээж, ямар зүйлийг анх удаа дэлхийд бий болгож өгсөн бэ гэдэг тэр бүх үндслүүд мөн одоо соёл болон ахуй амьдрал талаасаа ер нь монголчууд ямар төвшөнд амьдарч ирсэн улсууд юм бэ гэдгийг харуулах маш том үзэсгэлэн болсон гэж би харж байна. Хүүхдүүд нь, залуучууд нь ирж үзээрэй, өөрийнхөө үндэс угсаа, түүх уламжлалаа богино хугацаанд танилцах, судлах ийм боломжтой сайхан музей болсон байна.